За өдрийн төргийн бизнес сан подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесийн ерхий редактор даваад ирж байна. За манай подкастын ээлж дугаар эхэлж байна. За ингээд өнөөдрийн зочноо танилцуулъя тийм ээ. Өргөн брэдийг үндэслэгч Уянгаа ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За баярлалаа. За тэгэхээр сонсогчд маань манай YouTube channel дэх сувгийг дагаарай. За бас мөн Spotify, Apple Podcast, за Google Podcast руу нуудахгүй бас байхгүй болох ч ашиг. Тэгэхээр ерхэд бол хаанаас сонсгоо яг сайн мэдэхгүй байгаа бол зүгээр Google руу ороод бизнесийн подкаст гэж бичгээр одоо төрөл бүрийн channel суугаад гараад ирнэ. Тэндээс сонсч болно гэдгийг хэлье. За ингээд өнөөдөр Уянгааг зорьсон одоо урьдсан зорилго маань бол ерөөхдөө за нэгдүгээрт өргөн брэнд маань ребрендинг хийгээд гадаадын зах зээл дээр гарч байгаа. Нэгдүгээрт за хоёрдугаарт бол ерөөхдөө яг одоо хөнгөн үйлдвэрийн салбарт, хувьс үйлдвэрийн салбарт ер нь яг ажиллах ямар байдаг, ер нь экспортод энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг гаргана гэдэг юу гэсэн үг гэдэг дээр нэлээд өвчтэй яриа болно гэж найдаж байна. Тэгэхээр ерөөхдөө өргөн брэндийг бол манай хэрэглэгчд бас тодорхой төвшин мэднэ тийм ээ. Гэхдээ ер нь яг яаж хийсэн түүх, ер нь яг ямар замнал туулаад ирсэн талаар жаахан товчхон тойм өгсөн дээрх тийм ээ. За хамгийн болохоор өрмөнийг 2017 оны 11 сард би яг хүүгээ 7 сартай байхад нь ингээд нөгөө ээжүүд гэртээ суугаад яг ингээ юм бас боддог шүү дээ. Би ер нь юу хийх гэж одоо энэ дэлхий дээр ирсэн юм бол тэ ингээд нөө тодорхой хэмжээнд чинь ажилгүй, карьергүй тэгээд гэртээ хүүхдээ хараад сууж явах процесс ээжүүдэд бас ингээд дотроо ухах тэгээд бас ингээд үнэхээр юу хиймээр байгаа юм бол өдрөө дээр нэг юм мэрэгэлтийн цаг гардаг юм шиг санагддаг. Тэгээд тэр үе дээр л эхлүүлж байсан. Тэгээ би нөө жирэмсэн махлаараа яг хуваараа нэг компани эхлүүлсэн байж байгаа. Тэгээ нөө жирэмсэн хүн ч бас хамаагүй өглөөнөөс ороо хүртэл ингээд дөнгөж эхэлж байгаа бизнесийн ачаал аяг өндөр. Тэгээд байж болохгүй болохоор хүүгээ төрөөд нэг хэсэг хүртэл бас ингээд ажилласаа пауз авъя гэж бодоод тэр нь аль гэртээ байсан. Гэртээ жахлаараа миний эргэн тойронд бас надтай адилхан баг 10 ээжүүд бас ингээд төрөх гээд те. Тэгээ ингээд мэдээлэлээ солилцоо явж ахлаараа яг тэгэл бүх фокус хүүхдтэй холбоотой юмнууд дээр л аягүй фокуслж байсан. Яг ингээд төрсний дараа яаж арчилгаа хийдیں, ээж өөрөө ямар сэтгэл зүйн одоо хаттай байх хэвээр юм те. Тэг хүүхдийн бүтээгдэхүүн яаж сонгох юм гээд. Тэгээ тэр олон мэдээллүүдийг бүгдийг ингээд нэг тодорхой хэмжээнд өргөвөжтэй болгоё гэж бодоод тэгээ нэг хэсэг тухайн үед одоогийн нөгөө нэг автор гээд та таглам брэнд ааштай манай Даша. Даша маань нэг автор цэг юм гээд нэг хөөрхөн юм сайт бас ажиллалаа. Тэрэн дээр ингээд хэдэн ээжүүдээр нийтлэл бичүүлээд тэргээ явдаг байсан. Тэгээ тэний 2-3 нийтлэл дээр бас бичиж үзчихсэн. Тэгээ явж аваад тэгээ ингээд нэг хүүдээ өмсөлдөг хэдхэн төрлийн хувцастай тэрнээс амар гоё тухтай. Тэгээ ингээд томруулаад авъя гот байдаггүй. Тэгээ гот нь заах гэ ер нь энэ бүтээгдэхүүнүүдийг Монголоос амар easy байдлаар хэлж болохгүй гэж бодоод тэгээд хамаатныхаа нэг ойдолжигчд санал тавиад тэгээ анхны модель бол амар easy явдаг гэсэн. Зохирлоо давгаа харлаа, сонгоод авлаа. Тэгээ нөгөө прототип загваруудаа хийгээд хүүхдээ өмсөж үзүүлээд заах гэ болж ийн яваата зураг авалтын нэг л захиалга аваад усан захиалгаараач давыг нь аваад бүтээгдэхүүнийг ноёлоо гэх юм уу те. Яг нэг иймэрхүү байдлаар явж байсан. Тэгээ нэг жил ерөнхийдөө бол яг үндсэн нэг ажилд ороод тэр ажлын хажуугаар хөгжүүлээ явж явах процесстэй Shark Tank нэвтрүүлэгт ороод тэгээ тэн дээрээс Цэлмэн Shark-аас хөрөнгө оруулалтын санал авсан. Тэгээд за окей ингээд хэдэн он болж тарах гэж байна. 2018 оны 9 сард бид нар Shark Tank-ийнхаа бичлэгт ороод 19 оны 2 сард Shark Tank-ийн нэвтрүүлэг гарсан. Тэгээд тэр процесс дээр болохоор яг 2018 оны 9 сард ч би 6 сартай жирэмсэн байсан. Одоо 2 дахь хүүхдээ төрөлгээ те. Би одоо 3 хүүхдээ, 3 хүүгийн ээжтэй манай 3 жоо ойрхон. 5-7 настай, дундх нь одоо 6 настай, тэгээ 4 настай гээд тэгээ нэг 8 сарын зүрхтэл 3 хүүтэй авахгүй. Тэгээ 2 дахь хүүгээ төрүүлэх яг тэр явцдаа заах гэдэг үл ажилласаа гараад яг 100 өргөнлөгөө орё гэж шийдээд тэгээд орж исэн. Тэгээ яг ингээд нөгөө нэг ээжүүдийн мэдэрч байгаа мэдрэмж тэгээ тухайн үедээ судалсан байсан бүх зүйлүүдийг нийлүүлээл тэгээл бас өөрийнхөө нэг баахта би нэг Google-тэй хувцсиж өгтөртэй хөгтөдөг шүү дээ. Тэгээд тэгэл чихмэл тоглоомнуудаа хувцсиж өгдөг байсан охин. Тэгээд тэр юм уу ч зэрэгэн санаад тэгээд нэг юм жоохон өөрөх нь нэг юм одоо өгөгдөл гэх юм уу те эсвэл нэг дуудлага ч гэх юм уу тэрэндээ үндэслээд хийсэн. Тэгээд одоо ингээ эргээ харж байхад бол би илүү юу бүтээхийг хүссэн байсан мэ гэхээр ингээд нэг эцсийн продакт нь хүүхдийн бүтээгдэхүүн гэхээсээ илүү маш зөв бүтцтэй явдаг юм бизнесийн системийг тэгэхэд илүү сонирхолтой байсан юм байлээ. Анхны продакт гэж явж байгаа ч гэсэн яг ингээд дундаас нь эхлээд одоо бүтцэлж байгаа ажилтнуудтайгаа хандж байгаа эсвэл одоо ажлын байрныхаа
job design-ыг хийж байгаа ч юм уу те эсвэл компанийнхаа соёлыг үүсгэж явж байгаа энэ процессыг харах юм бол би яг ийм өөрийнхөө хүссэн шиг ажилтан өөрөө ажил дээр ирэхлээр өсөл сонирхолтой. Тэгээд яг цагтаа ажиллаа хийгээд буцаад гэртээ очиод гэр бүлийнхэнтэй аз жаргалтай цагийг өнгөрүүлж чаддаг. Тэгээд өөрийнх нь авч байгаа тэр цалин хөлс нь өөрт нь хангалттай хүрэлцдэг. Яг ийм нэг гоё халуун дулаан тэгээд ийм шудраг гоё ийм компани системийг бүтээхийг хүссэн. Тэгээд тэр нь юунаас үүдэлтэй гэхээр би ажиллаж байхлаараа бүр амар иш дээрэл амар ороо явдаг юм амар махруу ажилтан байсан. Тэгээд ингээ ээжтэйгээ хоёлохнаа байдаг байсан ч гэсэн манай ээж тэгээд идэгээс баг. Чи бүр амар ороо ирээ тэгээ миний нойрог сэргээд байна. Тэг буцаа унтаж чадахгүй байна гэд. Тэгээ тэн дээр би ингээд нөгөө нэг ажилласаа гэртаараа явж одоо боловч гэртаараа явчихаар яг үндсэн нөгөө нэг хийх ёстой гэдэг өөртөө тавьсан шаардлагаа өөрөө ажлууд амжуулж чадахгүй болонгууд тэргээ хийх гээл ингээд зүтгэдэг байсан. Тэгэхээр ингээд цаг хугацаанд нь юм уу хийгээд ингээд happy бас өөрийнхөө ингээд амьдралыг бас live life те яг амьдрах тэр моментаа мэдрэх тэр юмыг бас би болохыг хүссэн юм байлээ. За гоё түүхэд. Тэгэхээр сүүлийн 7 жил бол хамгийн үр бүтээлтэй хамгийн гоё жилүүд байсан. За 3 хүүхэд өсгөнө гэдэг бол бас тийм амар ажил биш тийм ээ. За ингээд өрөмд бэрээдгээд одоо 4-р хүүхэд ч юм биш тийм ихэд бол тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр яг гоо танаа ингээд нөгөө талаа компани талаараа бүтээгдэхүүний талаар уншихаар ингээд хайраар бүтээсэн гэдэг нэг үг яваад байна шүү дээ. Яг гоо ингээд зарим ингээд зүгээр сонсогч үзэгчтэй сонсохоор ингээд яах юм итерхийж яахан тийм уянга хэлтэй шиг сонсог те. Гэхдээ юу гэдгийг ямар ч бизнес тийм хүчтэй алсын хараатай том үнэт зүйлс бол хамгийн гол одоо мөнгө төгрөгнөөс илүү чухал байдаг шүү дээ те. Тэгэхээр танаа бэрээдүүд тийм алсын хараа хүчтэй үүсгэн байгуулагч ялангуяа үнэт зүйлсийн компани үнэт зүйлс нөгөө нийцэх тэр байдал нь аягүй сайн юм шиг ажиглагддаг. Гэхдээ танах одоо ингээд ребрендинг хийгээд Америкийн зах зээлд гарч эхэлжээ. За энэ бол одоо шал өөр тоглоомын дүрм тэнд явах хэрэгтэй те. За ер нь яг ребрендинг хийх бас үндсэн шалтгаан бас тэгээд одоо Америкийн зах зээлд гарна гэдэг яг юу гэсэн үг гэдэг дээр ер нь яг өөрийнхөө туршлагаас одоо туулж яваа туршлагаасаа хаваалцаач. За одоо манайх ч юм бол яг анх үүсгэн байгуулах талаараа нөгөө нэг гихчээр оюулдаг байсан гэдгсэн шүү дээ тий. Тэгээд яг Shark Tank гарсны дараа миний нөгөө хамт ажиллаж байсан хүмүүсээ санал ирээд хөрөнгө оруулалт өгөө гэдэг санал ирээд тэгээ одоогоор бол яг тухайн үе дээр ингээ краудфандинг шиг юм манай дээр анх хийжсэн байхгүй. Тэгээ одоо үнэт гээд одоо санхүүгийн корпорац үүсгэн байгуулж байгаа шүү дээ тий. Нөө Голомтын Бадар Shark тэгээд Мегмарторч гээд манайд яг захирал бид нар одоо нийлэг хийж байгаа. Тэгээ тэр хэд маань бүр яг анх тэр үед яг манай дээр ингээ 21 үлээ нийлээд анхны хөрөнгө оруулалтын маань босгож байсан. Нэг хүнээс 1 сая 2 сая төгрөг гэлтэй боломжоор цуглуулад. Тэгээд тэр нь болохоор яг манай анхны хөрөнгө оруулалт болсон. Тэгээд би зөвөр юу гэж бодсон бэ гэхээр би яг ажлын гараагаа голомтоос эхэлсэн. Байгууллага банкны газраас эхэлсэн. Тэгээд тэр манаас миний одоо яг амьдралын өдөө хүртэл ажиллаж байгаа ажлын зарчмыг хамгийн юм суурь яаж ажлыг хийх ёстой вэ гэдэг юм суурийг л аягүй сайн тавьж өгсөн юм байлээ. Тэгэхээр ингээд нэг ажлын байр бол ялангуяа ингээ хүний хамгийн анхны ажлын байр те тэр хүнд цаашид амьдралтаа яаж хандах вэ гэдэг хандлагт сургаж байдаг бас аягүй том ийм үнэтэй зүйл юм байна гэж бас тэндээс одоо бодож явж байгаа байхгүй. Тэгээд тэндээсээ одоо ингээ анхны хөрөнгө оруулалтаа авчаад яг ингээд компани байгуулад үйлдвэрээ байгуулад манай үйлдвэр ингээд эргээ ботхоор байраа 4 удаа сэлгэсэн байт юм байлээ. Одоо 7 жилийн хугацаанд дөрөв гэдэг чинь бас том хугацаа шүү дээ. Олон тоо гэх юм уу. Бүр хамгийн анх инкубатор, сквотер дөрвийн инкубатор төв дээр нэг 10 м квадратаас эхлээл тэгээ бүхэн өргөнд очоод тэгээ 220 мянгатад нэг орон сууцны нэг давхарт очиж үзээд тэгээ сүүлд нь чулуун оны хойно 200 м квадрат яг би өөрийнхөө хүсэжсэн. Яг тийм гоё орчинтой тийм үйлдвэрийг байгуулсан. Тэгээ ингээ ажилчтай ажиллуулаад эхэлсэн чинь нөгөө талдаа бид нар ингээд яаж чичээгээд сартаа гаргаж байгаа бүтээгдэхүүний маань тоон өөрөө бүгдээрээ зарагтаж тусгаж айгүй хэцүү. Гэхдээ бүгдээрээ зарагтаж дууссан байлаа гэхэд тэр үйлдвэрийн зардлыг cover хийх үс хэмжээний байгаагүй байхгүй. Тэрийг дахиад одоо юу гэдгийг томруулаа дахиж хөрөнгө оруулалт хийгээд тэгээд ингээд бүр их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодоход тэрийг нь авах зах зээл манай Монгол улсад байгаагүй гэдэг ч юм уу те. Тэгээд хоёр талаасаа асуудалтай байгаа л энэ ч одоо стратегийн яг шийдвэр гаргалт хийх л чухал асуудал боллоо штэ. За тэгээд гот фич нөгөө нэг хүмүүс амар гоё ажиллах одоо тийм амар гоё орчин амар хангалуун цэлэнд ажиллалмаар байдаг. Гэтэл зах зээлний багаад байдаг. Тэгээ бодож байгаа байхгүй тий. За ер нь бизнес модель өөрөө энэ одоо юун дээр яаж явдаг юм бэ? Энэ бизнесийн одоо зарчмаар яаж явдیں۔ Үйлдвэрлэлийн бизнес модель гэдэг нь юу юм? Брэнд үүсгэгч компани өөрөө яаж явдаг ингээ судалж явж хагаад тэгээ үндсэндээ бол
юун дээр боосон бай гэхээр манай зах зээл өөрөө одоо юу гэдгийг хангалттай том хэмжээний дэлхийн хэмжээний брэнд үүсгэхэд одоо ингээд тэрийг ингээд бойжуулаад явах үе одоо даацтай зах зээл биш юм байна тий. Тэгэхээр одоо эндээ байж чадахгүй бол бид нар олон улсад үйл яаж гарах юм тий. Гээ ингээд хараад үзэнгууд ер нь бол брендингийн компани гэдэг бол маркетингийн компани юм байлээ. Маркетингийн компани буюу одоо тэр үнэт зүйлийг сурталчилдаг тий. Тэгээд ингээд шинэ бүтээгдэхүүнийг ингээд хөгжүүлж байгаа газар болохоос ш яг үйлдвэрлэлийг бүтэн хийгээд явдаг ерөөсөө одоо зүйл биш. Шал өөр хоёр уур чадваруудыг нэг удирдлагын баг дээр бүгдийг ингэж хариуцаад те тэр хоёрыг ингэж жигт хөгжүүлээд явна гэдэг чинь өөрөө баг боломжгүй таск болчоод за ингэж одоо хүмүүсээч зовоогоод өөрийгөөч зовоож яснаас яг сонголтоо ихээрээ хийгээ явъя. Тэгээ бид нар брэндээ үнэхээр хөгжүүлээд явж чадах юм бол дэлхийн зах зээл дээр бас хангалттай өрсөлдөхгүй хэмжээний бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж чаддаг юм байна. Тэрийгэ хийчих юм бол одоо үйлдвэрлэлийг бол хаач хийсэн бол болохоор юм байна гэдэг имийг бас олж харсан гэсэн. Тэгээс явтай гандан буурахгүй тэгэл дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Америк руу гарах гэж үзсэн. Бид нараа түрүү оны 2020 оны 7 сард Amazon тэр дэлгүүрээ яг нээгээд тэгээд яг ингээд маш сайн судалгаа хийж агаад бүх бүтээгдэхүүнийхаа сэмплүүдийг гаргаад нэг багц гаргаад те. За одоо нэг шиппинг хийсэн чи шиппингийнхаа зардал нь одоо тэнд байсан одоо нэлээд аштайхан брендинг яг сет бүтээгдэхүүний үннээс давсан үнэтэй шиппингийн зардал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо Монголд импортоор даваа оруулж ирсэн Монголд үйлдвэрлэлээ буцаага амар өндөр зардлаар тийш явуулна гэдэг нь өөрөө боломжгүй байна гэдгийг олж хараад за окей тэгвэл үйлдвэрлэлийг хаана сайн хийж ин тэр газарт нь хийлгэн бид нар өөрсдөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хий бодлогоо барья тэгээ энийг хийгээ явъя гэдэг зарчмын үндсэн дээр одоо үйлдвэрлэлийнхаа гол цөмийг нь болохоор нүүлгсэн. Тэгээ манай брендийн өөрийнх нь алсын хараа болохоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол брендийг бүтээнэ гэж байна. Тэгээ Монгол брэнд гэдэг нь одоо оюунаар худалдаж байгаа байхгүй идэрч одоо тэгээ үнцний худалдаж байгаа тий. Тэрний одоо үнэт зүйлийг гаргаж ирсэн тэр креашнэл худалдаж байгаа юм тий. Тэгээд тэр юун дээр үндэслээд дэлхийд хамгийн алдартай монголчуудын аягүй сайн мэддэг брэндүүд юу вэ гэж үзэнгууд Монголд бол одоо бала ч юм уу Carter's аягүй сайн мэдэгддэг танигдсан брэндүүд байсан. Тэр брэндүүдийн одоо ингээд 27 жил 26 жилийн туршид бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэсэн үйлдвэр дээр очиж уулзаад тэгээд тэнд яг ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрээ хийгээ явж байгаа гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол оюутал болон стандартын хувьд те дараа SMARE стандарт гэж байгаа, оюутлын стандарт гэж байгаа, SCORE стандарт гэж байгаа. Энэ стандартуудаараа бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэр дээр манайх бүтээгдэхүүнийг хийлгэж байгаа. Тэр бүтээгдэхүүний одоо загвар болон одоо илүү юм инновац шингэсэн зүйлүүдийг нь бид нар өөрсдөө хийж байгаа гэсэн үг. За тэгээд тэндээс шиппинг хийх бол маш хэмт зардалтай. Нөгөө талаа тэнд очиж байгаа бүтээгдэхүүний өртөг өөрөө Монголд ингээ хийжсэн манай бүтээгдэхүүний өртгөөс 3-7 дахин бага байсан. Тэгээд бид нар хэрэглэгчтэй очиж байгаа эцсийн үнэ бас болох боломжтой болсон. Тэгээд ингээд бүх юмнуудаа тооцож үзэж байгаад өмнөх одоо үннээсээ 2 дахин бага үнийн бодлоготойгоор зэрэглэгчтэй маш боломжийн үнэтэй. Гэхдээ дэлхийн стандартын дэлхийн брэндүүдтэй жишгүйц юм хэмжээний материалтай, чанартай, үзэмжтэй. Тэгээ дээрээс нь стандарт нь бүх юм хангагдсан бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой болж эхэлж байгаа. Тэгэхээр 90-аас ингээд анзаараад тахаар зарим одоо бизнес эрхлэгчдүүд шууд ингэж яриад байгаа. Ер нь Монголд үйлдвэрлэх гээд зүтгээд ахын хэрэг байна уу те? Ягаад тэгэхээр бид нар ч одоо энийг импортоор аваад авцрахад бол одоо 30-40% нь зөвхөн тээврийн зардал болчдөг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд өрсөлдөх чадвартай холбоотой бүх индексүүдээс харсан гэсэн ингээд Монгол дандаа тендер ундаг. Үүний хувьд өрсөлдөх чадвар болдог. За тэгээд хоёрдугаарт одоо юу гэдгийг нэгдүгээр тээвэр логистик, хоёрдугаарт одоо ур чадварын хомсолч гэх юм ингээд маш олон зүйл бидний өрсөлдөх чадварыг доош татдаг. Тэрний оронд үйлдвэрлэж чаддаг газар нь үйлдвэрлээд анчны зөвхөн одоо нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ гэж юм уу те нэг том захирал бүр надад заавал ингэж их олон объекттэй олон одоо машин хэрэгтэй байх ерөөсөө шаардлагагүй. Тэрний оронд ийм өөр хааж бүтээж чаддаг гой санааг хөгжүүлээд одоо алт шиг үнэтэй мөртлөө өд шиг хөнгөнгө гэдэг байгаа байхгүй. Тэр санаал хэлсүүгээ санаанд ороод байл да. Тэгээ танаа жишээ түүхийг сонсохоор. За тэгэхээр яг гадны зах зээлийн талаар дахиад ярихаас өмнө нэг зүйлийг бас тодруулмаар. Одоо танах чинь бол миний сонссноор 0-3 насны хүүхд зориулсан хувцсыг голдуу хийдэг сонсон зөв үү те 0-5 гэсэн. Тэгэхээр нэг хүүхдийн хувцс гэдэг нь бол аюу онцлогтой түрүүн та ярьлаа ингээ нөгөө тэр арьсны эмзэг байдал энэ төр гэдэг. Тэгэхээр одоо бид нар чинь бол хөнгө тариалдгуу давгаа үйлдвэрлэдэг орон дандаа гаднаас
юугаа давгаа татж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь яг энэ давны одоо ханган нийлүүлэлт гэдгийг юм энэ нийлүүлэлтийн сүлжээ тэгээ чанар за тэгээ тэр тусмаа одоо 0-5 нас гэдэг чинь бол бас нэлээд анхаарах хэрэгтэй сегмент тий. Яг энэ ямар онцлогтой байдгийг юуг анхаарах хэрэгтэй гэдэгтээ та нар бас судалж мэдсэн зүйл энийг тэр хуваалцвал тийм ээ. Бид хэд нөө үйлдвэрлэгч байсны давуу тал нь хаана ямар сайн материал байгаа гэдэг өөртөө аягүй сайн мэддэг учраас үйлдвэрлэлээ салсан ч гэсэндээ өөрсдийн одоо ингээд сонгосон материалын газраас одоо яг материалаа сонгож аваад үйлдвэрлэгч рүү явуулж байгаагаар илүү дагатлаа одоо. Тэгэхгүй болохоор ингээд бусад газруудад бол яг л энэ каталогоо сонгоо гэдэг ч юм нэг сул талуудаас үүсдэг шүү дээ тий. За тэгээд ялангуяа 0-1 нас бол яг ийм одоо хувцас хэрэглэл гэх юм уу бүх юмн дээр маш сайн анхаарах хэрэгтэй үе. Одоо юуны тулд ингээд эхний 1000 хоног гэж яриад байгаа шүү дээ тий. Тэрний яагаад ихэнх хэвлэлд байхаас ахуулаад 2 нас хүртэлх үе нь бол тухайн хүүхдийн ирээдүйн одоо хөгжлийн хамгийн гол юмнуудыг нь одоо шийдчихэд гаа гэдэг юмнуудыг ярьдаг. За тэгэн гот ингээд яагаад нэраа хүүхдийн одоо яг тэр дундаа энэ хувцас өөрөө чухал болчиход байгаа гэхээр насанд хүрсэн хүний хувьд гэдэг юм бол одоо хүний биеийн за хүүхдийн хувьд ч ер нь хүний хувьд хүний биеийн хамгийн одоо том шингээгч хэрэгтэй бол харьс байж байгаа. Хүмүүс тэрийг яг тэр утгаар насаа мэддэг юм шиг байлаа. Тэгээ арьс яга шингээгч хэрэгтэн дундлаа маш чухал вэ гэхээр бид нар одоо ингээ ус уужлаа гэж бодоход хотоодонд ороод хүний цуснд шингэгдэх хугацаанаас төрүүлээд илүү хурднаар бидний арьсанд хүрсэн зүйл цусны хэсэд очиж шингэдэг. Тэгэхээр энэ одоо арьсанд хүрч байгаа зүйлүүд бидний одоо яг энэ одоо дархлын системд ч гэх юм уу те бидний эрүүл мэндэд ингэ шууд нөлөөтэй байж байгаа бахан л та. Тэгээ тийм учраас олон улсад бол энийг судлаад ялангуяа нэраа хүүхдийн арьс бол насан турш хүний арьснаас 3 дахин нэмгэн байдаг учраас 3 дахин нэмгэн гэдэг нь одоо шүүлтүр нь илүү бага байна л гэсэн үг шүү дээ те. Ямар нэгэн одоо химийн гаралтай ч юм уу те эсвэл юм хорт чанар өндөртэй юм бүтээгдэхүүн ирэх юм бол тэр нь шууд цуснд нь очно л гэсэн үг. За тэгээд эхлэнгууд хувцас руу өөрөө хүн ингээд байнгын арьсаа ковер хийж байгаа юм чинь хувцастай. За гоо сайхны бүтээгдэхүүнийг бол яг өглөөдөө нэг ороод нэг хэрэгэлдэг болол бид нар унтчих тааж байна уу эсвэл сэрүүн бахтай ч нэг бүхэл цаг үед бид нар хувцамсаа явчихдаг. Тэгээд тэр дундаа нэраа хөвгт бол өөрийнхөө биеийн температурыг өдөртөж сурахаасаа өмнө бол яг ийм байнгын хувцастай байгаа шүү дээ тий. За тэгмэд хувцастын нэр ингээ хоёр үргийг үздэг чинь. Нэгдүгээрт нь болохоор тэр хүүхдийн биеийн температурыг яг ингэж доктортой байлгах. За яагаад амьсгалдаг хувцас гэл ингээл хөвөн даваа чухал ингээл ярьдаг штэ гэж аваад яагаад амьсгалдаг хувцас чухал вэ гэхээр хэрвээ тэр хүүхэд жоох юм халууцаад биеийн температур нь өсөх юм бол агаар нэвтрүүлэлтээрээ тэрэн зохицуулагдаад температур нь ингээд чигт баригдах хэвээр. Тэгэхгүй ингээд агаар нэвтэрдэггүй нилонтой ч юм уу полиэстертэй ч юм уу те ийм бүтээгдэхүүн хэрэглэх юм бол тэр нь өөрөө тухайн одоо температурыг дотор нь байраад хүүхэд хөлрөөд за хөлрснөөс үүдчил ер нь бол хатгалгаа үүсдэг те ханаад үрдэг гэдэг ч юм асуудлууд үүсдэг. Тийм учраас хүүхдийн биеийн температурыг чигт барина гэдэг нь өөрөө хувцсны хамгийн том давуу тал нь одоо үүрэг нь гэх юм уу те үүргийг гүйцэтгэдэг бастай шүү дээ бүтээгдэхүүн үүрэг нь байгаа. Хоёрт нь бол энэ бүтээгдэхүүнийг хийх явцад тодорхой хэмжээний chemicals буюу юм хими элементүүд оролцож байгаа бол тэр нь өөрөө шүлстэй, устай, хөлстэй гэдэг энэ гурван зүйлтэй уруулд ороод тэр уруулд орсон зүйл нь арьсанд бас шингэжэдэг. Зүгээр одоо юм хуурай байхдаа бол нэг уруулд ороод арьс руу шингээд байгаа нь харьцангуй гайгүй. Хэрвээ тэр даванд мөгөнц рүү үрчижээгүй л тий. Тэгэнгүүт тэр гурван зүйлтэй уруулд ороод ингээд арьсанд шингэх юм бол тэр давуу нь өөрөө аль болох бага хими элемент агуулсан байх хэвээр. За тэгэл нэг органик гэж ярьдаг штэ органик давуу, органик хувцас гэл. Тэгэнгүүт хүмүүс тэрийг би зүгээр сүлд ингээд судалгаагаад ч юм уу хүмүүстэй ярьж байхдаа юу гэж ойлгосон бэ гэхээр манай монголчууд дийлэнх нь органик гэдгийг 100% хөвгөн давууг л органик гэж ойлгоод байна гэж ойлгосон. Яг зарчмын хувьд л өөрөө юу юм гэхээр одоо ингээд тодорхой хэмжээний за хамгийн багтаа 3 жилийн хугацаанд одоо тэр талбайг нь органик бортогоор бортоод хөрсийг нь бэлдсэн талбай дээр органик хөвгөнийг ургуулнаа. Ургаж явах явцад нь бортон дээр нь яг юм органик өвс идсэн малын баасар ч юм уу тий органик бортоор тэрийг бортоод ургуулна гэсэн үг байхгүй. За органик бортоор бортоод ургуулахын сул тал нь гэх юм бол аюу олон одоо бидний мэдгээр зэрлэг урган тий янз бүрийн шавж очино. Тэгэхээр тэр ургац өөрөө нэгдүгээрт удаан урган, хоёрдугаарт арай бага хэмжээний ургац аавна. Тэгэхээр ингээд нөгөө түүхэн эдийг тариалахаас нь эхлээд энэ процесс явдаг учраас энэ өөр аюу үнэтэй байдаг түүхэн эд нь. За тэгээд тэрийг хурааж авлаа, будагчаар бодглохлээрээ бас илүү юм байгалийн гаралтай будагчаар бодно. За тэрэн дээр нь бол жүмсний гаралтай бодогч гэж байна. Тэ ургамлын гаралтай бодогч гэж байна. Байгалийн одоо нэг шавар ч юм уу тэ гаралтай бодогч гэж байна.
За өөр арай илүү эко төрлийн бас олон төрлийн бүтээгчүүд байгаа. Тэгэнгүүт тэр бүтээгчүүдээр будаад гаргаад ирэнгүүт бүтээгдэхүүн өөрөө ийм гүн өнгөнүүдийг ерөөсөө өгч чаддаг. Айгу гэгээлэг өнгөтэй байдаг те. За яаж ч утсан гэсэн бид нар ингээл зүгээр даавууг нэг юм дотор цагаан хувцас өнгө орчдөг штэ те. Цагаан хувцсыг өнгө орууллаа гэхэд ямар ч тод өнгөтэй юм дээрээсэн гэсэн айгу тийм бүтэг нейтрал өнгө гардаг. Яг л тийм өнгө гарна. Тэгэн гот бид нар ч одоо яг юм нэраа хөвгтөд өгч одоо зориулж бүтээгдэхүүн хийж байгаа болохоор ингээд даавныхын чанараас нь ахуулаад ойтлынхын чанар гэж бүх юм дээр айгуусаа анхаардаг байсан. Тэгээ энэ даав аван гот ч нөгөө анх 17 он ингээд дэлгүүрээр явж байгаа л даав очоод авдаг байсан үеэс бол хамаагүй өөр түвшний даавнууд байдаг, хамаагүй өндөр үнэтэй байдаг. Одоо бидний хэрэгжилж байгаа даав хамгийн багтаа 4 дахин илүү үнээр одоо бид нарт л яг үйлдвэрлэгдэж гарч ирдэг. Үйлдвэрлэгдэж гарч ирэхдээ дахиад хугацаа нь одоо ингээд шууд энэ бүтээгдэхүүнийг энэ даавыг би үйлдвэрлүүлмээр байна гэж байгаа учраас маш их хэмжээгээр үйлдвэрлэгдэж гарч ирдэг. Хамгийн багтаа 200 кг-аар нэг юм бодол урлаан гарч ирж байгаа байхгүй. За 200 кг даав чи Монголд ирээд бүтээгдэхүүн гот нөө бүх хүүхд нь адилхан өнгөтэй одоо адилхан хэмжээтэй олчих гэдэг учраас массын продакт дээр юм олон өнгө юм оруулах бас айгүй хэцүү. За тийм гот нөгөө талдаа дахиад байдаг юм болохоор одоо ингээд зөөлөн өнгөтэй тэгээд дээрэс нь одоо толб тогтохгүй даав гэж бас толб тогтдог даав гэж ярьдаг шүү дээ. Толб тогтдоггүй байхын тулд тэр даавны гадар коутинг гэдэг юм бас chemicals юм бүрдэг. Тэр нь болохоор янз бүрийн толбыг тогтоохгүйгээр ингээд даавгаа гадарлаас нь хамгаалж чинь гэсэн үг шүү дээ. Тэр коутинг нь өөрөө угсаал chemical байдаг учраас яг юм химийн тодорхой нэгдлүүдийг агуулж байдаг гэсэн. Органик дааван дээр тийм хийхдэггүй. Тэгэн гот чинь нөгөөдөг чинь амар хурдан толб болчихно. За тэгээ манай өнгөрсөн үеийн одоо ингээ бүтээгдэхүүнүүдийг харангууд хэрэглэгчдээс ирдэг комент юу байсан бэ гэхээр амар гэгээлэг өнгөтэй. Тэгээ ингээ нэг толб болчвол тэр нь ярилдаггүй те. За гэдг нь энэ өөрөө цэвэр ийм хүүхдийн чинь арьсанд ямар ч асуудалгүй байдаг бүтээгдэхүүн л гэсэн ууг нь агуулга байхгүй. Тэгээ тийм учраас өдөр тутамдаа өмсөхгүй алтар харагдаад хахаар ээж нэрийн жоохон юу яач штэ тий. Уусаа надад ч гэсэн хүүхдээ алтар хувцастай болоод хаа жоохон хэцүү. Тэгвэл ингээ зөвхөн гангарааныхаа үед өмсөлдөг гэдэг юм хувцас болсон байсан байхгүй. Тэгээ дээрэс нь үнэтэй. Тэгвэл ингээ худалдаа авалтын хувьд бол ингээ маш бага хувийг бид нар одоо Монголын зах зээл дээр эзэлж байсан. За тэгээд уг нь бол бас дотооддоо үйлдвэрлэж байгаагийнх Монгол хүүхдийнхаа яг биеийн стандарт хэмжээнд нь тохируулаад хийе гэж бас боддог байлаа. Тэгээ манай Монгол хүүхдүүд чинь Европ хүүхдүүд одоо бусад Азийн орнуудын хүүхдүүд эдрийг отох юм бол цээж өргөнтэй гэсэн юм өчөөрэй жоохон богонтэй байдаг. Тэгэл нөгөө хүмүүс ч ингээ гадны брэндээс юм авахлаарэ нэг ресмаар томруулаад авдаг эдрэг гэх юм уу те. Тэр чинь нөгөө цээжнийхаа хэмжээнд баригдаад тэгээ гарын нугалцсан өмсөлт гэх юм уу те. Тэгээд дахиад тэгээд судалгаа авсан чинь хэрэглэгчдээ 97.5% нь хүүхдийн бүтээгдэхүүн хаана үйлдвэрлэгдсэн байх нь чухал ш. Материал нь өөр айгүй чухал байна. Тэгээ өмсгөл нь чухал байна. Тэгээ өөрөө юм нэг хүүхд толгой онцгой ш таав ээжтэй. Тэгэхээр юм cute хөөртөн байдал нь чухал байна гэдэг юм судалгаа гарч ирсэн. Тэгээд за окей Монголд ч үйлдвэрлээд одоо үнцэн өгч байгаа юм бол хэрэглэгчид нэг тийм даваа тал үсгүй юм байна. Тэгээ хитрхийн юм бас үнэтэй нарийн нандан юм даваа авчирлаа гэд хэрэглэгчид өөрсдийнх нь хүсээгүй чанарыг нь арай өндөр үнээр асуугаад байгаа юм шүү гэдэг юм бас асуулт тулгарч байгаа юм. Тэгээ энэ бүх асуудлуудаас ерөнхийдөө бол сэргийлэх үүднээс тэгээ дээрэс нь хэрэглэгчид юу гэж чинь тэрийг бас өөргөн бизнес эрхлэгчд байгаа шүү дээ тий. Тэрнээс өөрөөхөө өсөж байгаа амиг эрхлэгч шахаад ээжээс болохгүй нэрэд тэгээд үндсэндээ ол ребрендинг хийж эхлээд тэгээ үйлдвэрлэлүүдэд нүүлгээд тэгээд одоо ингээд хэдий тэгсэн байсан ч гэсэн бид нар 0-1 насны дээрээ яг тэр нөгөө гоё материалаа тий яг гоё загваруудыгаа яг тэргээл яг ингээд барьж байгаа гэдэг бодлогынхаа хүрээнд үйлдвэрлэж байгаа. Тэгээд яг энэ арьсан жоохон бийжээд хөрсчөөд гэх юм уу те ирсэн үеэс нь эхлээд мэдээж чанартай тэр хүүхдэд ямар нэгэн харшил өгөхгүй асуудал үүсэхгүй тийм бүтээгдэхүүнүүдээр нь хөлтөрлөе гэдэг стратеги барьж явж байгаа. Тэгээд надад ингээ хийхийг хүсдэг 2-3 судалгааны ажил байдаг. За нэг нь болохоор яг энэ арьсд одоо ингээ хүүхдийн нэмзэг арьсанд одоо бүтээгдэхүүний нөлөөгөөр үзүүлж байгаа яг тэр нэг хорт уршгууд нь гэх юм уу те тэдний юу вэ гэдгийг судалмаар байгаа. Хоёрдугаарт нь бол ингээд 365 сумд байт юм уу бүгднгээр нь яваад бүх хүүхдүүдийн ийм нэг дундаж юг
гаргаж авч байгаа одоо биеийн хэмжээг нь хэмжиж байгаа тий. Тэгээ ингээ Монгол хүүхдийн стандарт ингээ хэмжээ гэдэг юмыг бас гаргаж авмаар байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо ингээ анзаарч явах юм бол хувийн эмнэлэгт төрж байгаа дундаж хүүхдийн килограммжийн одоо улсын эмнэлэгт төрж байгаа дундаж хүүхдийн килограммжийн хоёр аягүй зөрүүтэй байдаг. Гээд үцхээр одоо ингээ яг ийм дундаж Монгол хүүхдийн стандарт гэдэг юмыг гаргаж авахгүй бол бид нар ингээл хэдийн болгон олон улсын стандартаар явах юм. Тэр хүмүүсийн биеийн онцлог өөр тий. Монголчуудын биеийн онцлог өөр. Бид нар ч азуудаасаа жоохон том өндөр. Гэтэ Европоодаас бас арай өөр биеийн одоо физиологи байгаа шүү дээ тий. Тэгээ яг тэр биеинд нь суусан бүтээгдэхүүний үйлдвэрлэмээр байгаа бол энэ суур дата аюу хэрэгтэй. Тэгээ ийм олон судалгааны ажлууд руу хөрөнгө оруулалт хийгээд тэгэхээр нөө бид нар ч өөрөө жижиг дунд тий хангалттай хэмжээний ашигтай ажиллагаа бас байхгүй байгаа гэхээр бас жоохон хэцүү байгаад байдаг. За ерөнхийдөө ээжүүдэд нэлээд хэрэгтэй ашигтай мэдээлэл өглөө гэж бодож байна. За тэгэхээр хоёул одоо энэ Америкийн зах зээл рүү оръё тийм ээ. За яг хуу одоо ингээд үйлдвэрлэлийнхаа байршлыг өөрчлөөд илүү өртгөө бууруулад одоо нэгэнд хөгжсөн тийм логистикийн шүлжээнд орчлоо шүү дээ тий. Нөгөө талд түрүүн та ярьж ирсэн брендинг хийгээд бас тусдаа том ажил байгаа тий. Ялангуяа гадны зах зээл дээр брендинг Америкийн зах зээл дээр брендинг нэг шал өөр бас тоглоомын дүрм явж байгаа тий. Энэ талаар сонирхолтой тэнд дэр нь ямар их яаж явагддаг юм тий. Тэнд ингээд шинэ бүтээгдэхүүн сурчлан гэдэг ч гэдэг юм уу. Тэгээ яг танах яг Америкийн зах зээл дээрээс ямар сегмент дээр илүү одоо онилж явж байна. За бид хэд нөгөө нэг Amazon руу орохлоор бас нэлээд олон төрлийн судалгаануудыг хийсэн. За эхлээд ямар продакт байх ёстой вэ гэдгийг бас аюул сайн судалсан. За тэгмээд ингээд нөгөө нэг Amazon дээр нэвтэрч ороход ингээд сарын одоо хайлтын хэмжээнд хэдэн мянгаас дээш байх юм бол нэвтрэхэд тохиромжтой байдаг юм бас зөвлөмжүүд байт юм билээ. Тэгээ тэндээс хайж агаад 2-3 төрлийн категориуд аюул сонирхолтой санагдсан. За манай дээр байдаг гэхдээ ингээд нэг тийм борлуулалтанд гардаг биш. Гэтэл би бид хэд ингээд байнгын заавал ингээд тасалдуулахгүйгээр үлдэгдлийг ингээд хангаа явж яадаг хэдэн төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэрнийх нь хамгийн ихнийх нь бол эртнэрэн бүтээгдэхүүн гэж байгаа. За тийм гот эртнэрэ гэдэг нь болохоор одоо бид хэдийн зорч хийж байгаа 800 граммаас 2.5 кг төрсэн хүүхдүүдэд чиглэж хийгдэж байгаа. Би бол ингээд төрхлөөр 3 кг төртөг. Тэгээ сүүлийн хүн маань 2.8 төрөөд. Тэгээ хаанаас эхэлжтэй гэхээр одоо дахиад миний бодит кейс дээр байхгүй. 2.8 кг төрсөн хүүхд чинь яг төрснийхаа дараа ингээд хавнгаа хаях гэдэг процесс байдаг. Тэгээ аянгууд 2.6 болдог байхгүй. Тэгээ би ингээд нөө хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүн шүү дээ. Тэгээ ингээд өөрийнхөө 0-3 сарын удаа цамцыг авчаад ингээ хүүхдээ өмсөлгс тэр дотор манай өгч ивж ийна. Тэгээ өрөөсөө тэ ингээд нэг бүр ингээ өргөн баг 2 дахин 5 мом ч юм уу те. Тэрийг ингээ би 2 удаа багсгуулад тэгээ стил томцоор байхад нь нэг 14 хоног өмсгүүлээл тэгэл ингээ бэлж байгаа байхгүй дараагийн хувцас орч. Тэгээд ингээд дөнгөж иш төрсөн нэрэд бас ингээд биеийн температураа ингээд зөв хадгалах нь айгүй чухал байдаг. Тэгэхээр тэр хүүхдүүдэд маш юм зөөлөн дулаан илч сайтай хувцас айгүй чухал байхгүй. За тэгээ жижигхэн төрсэн хүүхдүүд бол ингээд ээжүүд бол мэдж байгаа даа ингээд хувц өмсөлөгч аяг уцсан шүү дээ тэр гарын ингээд байрж байгаа ханцаарөө хийн гэдэг чинь хуурч гайд те бүр ингээд хурч ятаад байдаг юм чинь тэгэл ингээд янз бүрээр болгож хүүхд туцлах чаа аяг уцсан. Тийм болохоор тэр хүүхдийг хэвтүүлээд аль болох хүүхдийг хөдөлгөлгүйгээр ингээд бүтэн ороодог тийм одоо загвар гэдэг ч юм уу те бид нэр хөгжүүлсэн байдаг. Тэгээ нэг Монгол төрж байгаа эртнэрээ тоон айгу баг боловч стил тэр хүүхдүүдэд хэрэгтэй гэдэг үднэс бид нар хийгээ явдаг юм продуктууд байдаг. Тэгмээд Америкт ч дундаж өөрийнх нь төрж байгаа хүүхэд нь л бараг 2.5 кг айгу жижиг төрдөг. Тэр нэг ээжтэй болон хүүхдэд өөрсдөнд нь айл алталтаа сайн гэдэг байдлаар. Тэгэхгүй нэг том төрхөөр чинь хүүхдээ игэм хуугарах те ингээд төрөлтөнд явцад асуудал үүсэх ээж нь алдах ч юм уу те гэдэг айгу олон эрсдлүүд байдаг учраас тэгээд тэр жижигхэн төрж байгаа хүүхдүүдэд зориулсан ийм бас одоо бид хэдийн дизайныг нь хийсэн шиг тийм продуктууд илбэг байдаг үйл бас үгүй мэлээ. За дахиад манай нэг дондхуу зүгээр ингээ ковид үед гэртээ ингээ гүйж явж байгаа л жоохон юу унахлаараа гараа дарж унаал гараа хугалж исэн баггүй. Тэгээ гар хугалцсан хүүхдэд чинь хувц өмсөлнө гэдэг чинь аяг цаагаад байгаа тийм. Хүүхдийн дотор хувцас гэмот ч ингээд мак байгаа тий. Тэгчижээж ингээл биеийн барайл дулаанаа талж байгаа. Манай монголч яаж байгаа жилийн 3 улирлын жоохон сэрүүхэн байдаг. Гидсэн нуруун салхи авчих гадаг тий. Тэгээ ингээ мак өмсөл гэсэн чинь нөгөө хоограхаартай хүүхдэд өмсөлж болдгоо ингээ гипстэй ингээ ороцсон байгаа шүү дээ тий. За энийг ч яаж хийдэг вүлээ дахиад нөгөө үйлдвэртэйгийнхаа даваа талыг гаргаа нэг тал нь бүтэн онгоодаг юм мак хийдэг гэдэг ч юм уу тий. Тэгээ ингээ эргэн тойронд хараад ангууд тийм одоо хүүхдтэй хүмүүс стил байгаад одоо хүүхдүүд нь гэмтсэн ч юм уу те бас байгаад байдаг. Тэгээ тэд нарт ингээд яг тухайн үед нь хэрэгтэй оловчиг тэр бүтээгдэхүүн ерөөсөй байхгүй байгаа байхгүй юу. Тэгээ хөлөө угалцсан хүүхд гэж байна те бас гипстэй одоо нөө өмдний шөмөг ороход хэцүү.
За тэгээд нөгөө талдаа бас аутизмтай эсвэл юм нэг хэд мэдрэгшилтэй хүмүүс гэж байдаг. Тэгээд тэр хүмүүсүүдэд ийм хувцсны оёдл аюу тэртэй санагдсан. Тэрнээсээ болоод стресстэй ингээ хашгираад уйлаад идэх хүмүүс аюу олон байдаг. Тэгэхээр одоо тэр асуудлыг шийдэх гэдэг ч юм уу тийм маш цөөхөн одоо тоотой боловч маш өндөр хэрэгцээтэй. Тэгээд тэр хэрэгцээ нь өөрөө үнэхээр тэр хүмүүст ингээд сэтгэл амар тайван байх боломжийг нь асуудлыг шийдэж болж байгаа бол бид нар тэрийг нас хэмээрэн штэ. Тэгээд бизнесийн байгууллага ч гэсэндээ үнэт одоо үнцэнтэй тий гэд хүний талархал хүлээсэн бүтээгдэхүүнтэй бас баймаар байгаа байхгүй. Тэгээд тэр бүтээгдэхүүнийг судлаад үзсэнгууд том зах зээл дээр яг үндсэн продуктууд нь хангалттай борлуулагддаг үед одоо тийм бага маржинтай цөөн зах зээлийг хамарсан бүтээгдэхүүний хөгжүүлэлт бага хийгдтэй байна. Ер нь бараг байхгүй шүү гэх юм уу те. Тэгээ тийм болохоор яг тэр бүтээгдэхүүнүүдийг бид нар бас Америкийн зах зээл дээр байршуулъя гэж бодсон. Тэнд хэдий одоо Монголд цөөхөн хамтай ч гэсэндээ тэр бүтээгдэхүүнүүд бас ингэ болоод байгаа бол тэр олон мянган хүн ам дотор л бараг л Монголын нийт хүн амын дата хэмжээний хэрэгцээ бас байгаа ч юм уу те. Тэгээ нөгөө талдаа би яг ийм Америкийн зах зээл дээр ажиллаж байсан туршлагатай нэг Финляндийн одоо яг ийм маркетинг агентлаг ажилладаг залуутай танилцсан. Тэр нь олон улсын зах зээлүүдийн ялгаа, маркетингийн ялгаа юу бэ тиймээ асууж байсан. Тэгээ мань хүн болохоор тэгж байгаа байхгүй. Монголд бол одоо ингээд буст хийхгүй байсан ч эсвэл өдрийн $5 буст хийсэн байсан ч гэсэн бүтээгдэхүүнүүд ингээд high rankтай хүмүүсийн ингээд үзэлтэнд өртөөдөж болтгоо. Гэхдээ олон хүн амтай ялангуяа одоо юм Европ ч юм уу Америкт энэ тайг өөр идэв шүү. Тэ? Европод бол одоо жишээ нь өдрийн минимум $100 байж ижиж дөнгөж ингээ пэйж чинь ингээд Монголд ингээ ямар ч бүстгүй байгаа юм шиг хэмжээнд л ажилтгаа тий минимум хэмжээнд л $100. Тэрнээс доош ах юм бол ажиллахгүй тий. За тэгвэл энэ тоо чи өөрөө Америкт очихоор өдрийн $1000 болт юм аа. $1000-аас бага түнтэй буст хийх юм бол ерөнхийдөө бол яг үндсэн хүмүүст нь бараг харагдахгүй тий. Одоо ерөнхийдөө ингээ амьдралын одоо амжиргааны түвшин доогуур идэх ч юм уу тий. Тийм хүмүүст харуулаад өнгөртгөө. За тэгээ нөгөө талдаа ингээд сартаа хөлсөлж авч байгаа хэрвээ маркетингийн агентлаг $200,000-аас доош хэмжээний төсөвтэй байх юм бол ер нь бол тэр маркетинг агентлаг хангалттай хэмжээний одоо ажлыг бол хийж чадахгүй тий. Тодорхой үр дүн гарахгүй. Тий, ер нь бол үр дүн гарахгүй л гэдэг юм ярьж байгаа байхгүй. Хугарлын зэгсээ доош орчихно л гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ингээд энэ зах зээл өөрөө амар өөр байгаа юм бол бид нар тэр хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй юм бол бүр үнэхээр хэрэг болсон хүмүүсийн ингээд хайгаад нэг удаа олоод авахлаарэ үнцэнтэй байх тэр бүтээгдэхүүнийг санал болгохтой гэдэг стратеги явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг тийм одоо онцгой хэрэгцээтэй тэг үнэхээр тэр бүтээгдэхүүн тус болж чадах тэр хүмүүсд рүү зориулна. Нөгөө талдаа тэнд байгаа монголчуудад зориулсан гэдэг ийм хоёр бүтээгдэхүүнийг эхний ээлжийн нэвтрэлт дээр бид нар санал болгоно. Тэгээд тэр маань хаштайхан яваадах юм бол яг үндсэн одоо тэр хэл соёлыг нь мэддэг, тэр хүмүүсийнхээ одоо майндсетийг ойлгодог, тэр нөгөө $200,000-аас дээш үнэтэй агентлагуудтай хамтарсан байдлаар явах тийм стратегтэй явж байгаа. Өргөн гэдэг одоо брендийн нэр маань тэнд бас яг өөрчлөгдөж байгаа гэсэн тийм яаж өөрчлөгдөж байгаа гадаадын зах зээл зориулагдаад. Манай ч нөгөө нэг анх гарч ирэхээр өрмөн тэгээд англиараа your mind гэдэг юм уншлагатай байсан. Тэгээ яг тэрнгээрээ оруулчих гэж бодоод хоёрны өмчийн одоо нөө шалгалт хийгддэг Amazon дээр дэлгүүрнэхэд тэгсэн чинь нэг Сингапурын компани 2018 онд ч үлээдээ Your Mind гэдэг одоо ихийг авсан байсан юм байлаа. Тэгээ тэрийг яг зүгээр ингээ хүүхдийн бүтээгдэхүүн бичиглэл нь өөр утга нь ингээ Монгол дээр өрмөн нэдэр гэдгээр нь авч болох байсан ч гэсэндээ дахиад нэг хэдэн одоо гадныхнаас асууж байгаа байхгүй Your Mind хэрэг гэж бодогдож байна. Хамгийн түрүүнд толгойч орж байгаа юм гэх юм уу жоо нэмэх 21 ч юм уу нэмэх 18 бодохтой ойлгогдож байна гэдэг юм явсан учраас Your Mini тэгээ Монгол дээр угаасаа л өрмөн тэгээд үсэг нь аяар солигдоод тэгээд нөө Америкууд дээр чинь Your Mini-гийн гот нөө Mini-Me гэдэг концепттэй хүүхдтэй яг өөрөө адилхан болцсон зарим нэг нохотойгоо адилхан хослолцсон байдаг шүү дээ. Тэр агуул гарan өөрчилж байгаа. Мөнгө төрхийн ч гэсэн илүү нөө гадны хэрэглэгчдэд зориулсан байдлаар өөрчилж байгаа. Гадаадд яг ийм брэнд бүкийн бүтэн концепцгээд яг брендинг концепцийг яг ийм зарчмын дагуу их юм бол аштайхан одоо брендинг компаниуд $1 сая эхэлдэг. Бид хэд болохоор Unilever-тэй маш удаан хугацаанд хамтарч ажиллаж байсан тийм маркетингийн багаар тэгээ Unilever гэдэг чинь дэлхийн одоо яг ийм топ 3-т ордог юу байгууллага шүү дээ. Тэгэхээр тийм газрын маркетингийн одоо яг бүтэн багаар нь яг хэлгсэн учраас бас харьцангуй олон улс олон дотооддоо юм хөлийн зөвшөөрөгдсөн бас нэг концепцийг нь хаалтсан тий. Тэгээ тэрэндээ зориулаад бид нар 3 ийм одоо
текст одоо юу гэдэг фонттэй бүр зориулаад ийм lettering artistуудаар хийлгсэн энэ байдаг. Тэгэхээр Монголынхаа хэмжээнд хамгийн их бодож яг үнэхээр дэлхийн стандартын хэмжээний брендинг хийх гэж хичээж байгаа л ийм газар байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол өргөн брендийн хувьд бол бас ингээ доктортой хөгжлийн үзэл санаа бас нэлийн шингэдэг органик гэдэг хандлага бас нэлийн шингэсэн юм брэнд шүү дээ тий. Тэгэхээр одоо та нарын Америкийн зах зээл дээр онцлсон одоо тэр сегмент тэнд бас одоо ямар үзэл санаа ер нь цаашид давмгайлах уу те. Ер нь яг та нарын барьсан чиглэл дээр олон улсын зах зээлд ямар тренд явж байгаа нэр нь цаашид юм юу болох уу гэдэг дээр. Тэгээ бас эн чин танаарч бас тэр зах зээл бас цааш ингээд скейл хийгээд одоо өргөжчих ёстой шүү дээ те. За одоо ингээд дэлхий чинь өөрөө асар их амтай болчлоо. Тэгээд ингээд нүүц нь хүрхгүй байна гэдэг юмнууд яригдчихэж байгаа шүү дээ тий. Миний үндсэн мэрэгжил газрын кадастр дээрээсээ би бэлчээр судлаач. Тэгээд ингээд Занас тандан гэдэг ингээд ArcGIS-ийн програм байдаг сансраас зураг аваад тэгээд ингээд ерөн нийтдээ юу болчихно гэдгийг харьцуул явдаг байхгүй. Тэгээд миний магистрийн дипломын ажил би хязгаарч мэрэгчлэр ажиллаж байгаагүй ч гэсэн магистраа хамгаалсан судалгаа хийгээд тэр судалгаан дээрээ бүр Архангайн тэрхийн цагаан нуурын хойд одоо ингээд аман дээр нэг сар болоод яг тэр судалгаа хийж исэн. Тэгэхээр Занас тандан болон бодит байдал хоёрын судалгааг илүү харьцуулахад төхөмтэй болно гэсэн үг те. Судалгаа илүү үр дүнтэй болно гэсэн. Тэгээ брендэж гэсэн арай л органик эко байх гэдэг шалтгаан нь миний үндсэн мэрэгчлэлтэй холбоотой болов гэж боддог. За тэгээд ингээд судалгаа хийж ангууд одоо жишээ нь манай Монгол улсын хувьд гэх юм бол бэлчээрийн талхлагт маш их газрыг авч байгаа гэж байгаа боловч бид нар нийт бэлчээрээсээ маш цөөхөн хувийг нь л одоо яг ашигладаг. За энэ юунаас олдох юм гэхээр бас цэгээсээ болдог. За одоо богмал бодмалын ингээд өдөртөө бэлчээрлэх юм зайн одоо алслалт гэж байгаа штэ тий. Тэрэндээ баригдал нэг ус цэгийн эргэн тойронд нь өвлжээ хавчаа гэж нүүдгээс болоод бид нар ус цэггүй боловч маш сайхан юм бэлчээрээ ашиглаж өрөөсөж чаддаг гэсэн үг байхгүй. За яг тэрнтэй адилхан дэлхий өөрөө маш том юм потенциалтай том гариг боловч яг ийм хүний бөөгнөрлөхтэй байгаа газрынхаа бид нар нөөцийг дахиж иргэн хүн сэргийдэхгүй болтол нь ашиглаад байгаа гэсэн агуулга. За энэ агуулгаараа бол хэдий бид нар одоо юу гэдгийг сүүлчний судалгаагаар дэлхийн болол 30 тэрбум хүнийг даах үе хэмжээний нөөцтэй өдрийг яриад байгаа боловч 8 тэрбум хүн нь өөрөө бүх одоо юу гэдгийг сахарын цөлд байгаа нөөцийг бид нар ашиглахгүй байгаа тийм. Ингээд нэг ямар ч хөнгөө юм Амазоны ширэнгэн ойн яг голд байгаа тэр нөөцийг бид нар ашиглахгүй байгаа. Тэгээ ингээ өөрсдийнхөө оршин сууж байгаа хамгийн таатай бүсийн ойр орчмын нөөцийг нь хит их ашигласнаас болоод дэлхийн маань амарт ороотой даа. Тэгэхээр бид нар аль болох fast fashion гэдэг энэ нэг хог хаягдлыг гаргадаг нөөцийг ашигладаг энэ зүйлүүдийг бол байхгүй болох нь бидний ирээдүй гэдгийг одоо ингээд дэлхийн нийт ялангуяа одоо ингээд арай юм бодлогын төвшөнд цаашид хардаг хүмүүс нь хараад тэгээ энэ чиглэл рүү уриалаад байна шүү дээ тий. Тэгэн гот нь за тэрнтэй ч холбоотойгоор бас миний өөрийн хувийн үнэт зүйлтэй ч холбоотойгоор бид нар ер нь бол юм хийж байгаа бол тэрийгэ аль болох хэдийн манай Монголд одоо ингээ recycle гэдэг зүйлийг хийж чадахгүй байгаа ч гэсэндээ энийг бид нар үлгэрлэж эхний ээлжинд хийж эхлэе гэдэг юм одоо үзлэр хэмтлийг барьж байгаа гэсэн. За энэнийхээ өрөөнд бид нар юу хийж байгаа гэхээр Монголд одоо хамгийн анхны пластик боловч бордоо болоод хөрсөн чин гэдэг юм уутыг одоо хийж эхэлж байгаа. Царамтаа 10 хийхийг одоо хамтраад тэднийх маань одоо ингээл бит хоёр царамтаа 10 жохоо захирал бит хоёр ингээд жил хагасны өмнө уулзаж ярьж байгаас ахуулаад судалгаа хийгээл яг манай зориулаад гэхээс илүү тэд нар маань ингээд бас дэлхийн ирээдүйн чиг хандлагатай нийцээ гэдэг үднээс тэр технологиг оруулж ирсэн. Тэг хамгийн анхны захиалагч нь бид нар болж байгаадаа бас аягүй баяртай байгаа. 28 градус тэнцвэртэйгээр 365 хоног хадгалах юм бол тэр маань өөрөө бортоо олоо хөрсөндөө шингэнэ л гэсэн. Тэгээд одоо юу гэдгийг бид нар ингээд цаасан уутанд урд нь бол ингээд байнга хэрэглэгчтэй өгöd байсан. Гэхдээ цаасан уутны өртөг өндөр тэр өртөг бас дахиад бүтээгдэхүүнд шингэж байгаа учраас арай хямд гэрнээ байгаль дэлтэй энэ зүйлийг одоо бид нар хийя гэж байгаа. За хоёрт нь бол бид нар одоо эх 7 хоногоос эхлээд яг Шангрила салбар дээрээ бид манай бүтээгдэхүүнийг хэрэглээд багтж штэ тий ургацсан байж болно ясан ч гэж болно. Тэр одоо бүтээгдэхүүнүүдээ буцааж аваад тэрэн дээрээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээд буцааж авсан бүтээгдэхүүнүүдээрээ бид нар тэмдэглэлийн дэвтэр одоо хүүхдээ хадгалсамжийг бичдэг дэвтэртэй. За эсвэл нэг хүүхдээ нэг би 1 сартаа 2 сартаа гэл нэг хадгалдаг нэг юм зургнууд байдаг штэ тий зураг авалтын картууд. За нэг насныхаа төрсөн өдрийн чимэглэлийг гэдэг ч юм уу тий ийм бүтээгдэхүүнүүдийг дахин боловсруулах байдлаар хийя гэж. За энийг бид нар зөвхөн одоо юу гэдгийг бүтээгдэхүүн дээрээ
брэнд дээр гэхээс илүү энэ манай өөрийн одоо компани өөрийн хайрлан хамгаалах гэдэг соёл байдаг. Тэр соёлынхаа өрөөнд бид нар компани ажилчид өөрсдөө бас хэрэгжүүлье гэж байгаа. За одоо яах чаргагүй цаашаа татвар өгдөг болохоор юм нэг санхүүгийн бичиг баримтууд юм цаасаар хэвлэгдэж байгаа. Бусад бүх тайлан мэдээлэл бид нар дотроо онлайнаар шийдээд тэгээ 80-аас дээш хувийн тайлангууд онлайн болж байгаа. Тэр нь бол цаас хэрэглэх хэрэг болно гэсэн үг тийм. Тэгээд өөрсдийнхөө нэрийн хувцсыг бол бид хэд одоо яг ийм нэрийн хувцсны юм дээр ерөөсөө хэвлэхэ болж байгаа. Тэрийг одоо дахин боловсруулсан цаасан дээр эсвэл нөгөө буцаж ирсэн бүтээгдэхүүнээ дахин боловсруулаад тэрийг нэрийн хувцс болгох ч юм уу тийм. Тиймэрхүү байдлаар байгаль орчиндөө ээлтэй байх гэдэг энэ зүйлийг бид нар яг өнөөдрийн байгаа боломжн дээрээ нэг ч гэсэн байгууллага хэрэгжүүлье. Тэгээд энийг дахиад буцаагаад ингээд нэг том байгууллагууд ч юм уу тийм илүү их нөөцийг ашиглаад байгаа тэр газруудад бас уриалмаар байгаа. За тэгэхээр өргөн брэнд ингээд миний болоод гадагшаа яваад гэлээ. Монгол дахь бизнесмен юу болж байлаа. За Монголд болохоор би 25 оныхоо бизнесийнхаа өөрийнх нь зургийг нь 3 компанид салгая гэсэн байдлаар харсан байгаа. Тэгээд одоо ингээд харах юм бол яг үндсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг маань тусдаа яг нэг хэсгэл группийн одоо нэг хэсгэл болж байгаа гэсэн. За тэрний хойтлоос нь Монголынхаа бизнес эрхлэгчдэд бас нэг нэмэр болох болов уу гэдэг юм технологийн компани хийх гээд за одоо нөгөөд чинь технологи л орсон. За ямар ч мэдлэг байхгүй, туршлага байхгүй. Дээрэс нь айгүй өндөр зардалтай шүү дээ тийм. Гэтэ яг чаргууны бизнесийг явж байхад харагдсан юм хэд хэдэн асуудлууд байна. Хамгийн түрүүнийхэн манай Монгол ялангуяа жижиг дунд бизнесийнхэн ерөөсөө тоогоо харахгүй байна. Тэ зүгээр ингээд мэдрэмжэн дээрээ үндэслэж бизнес хийгээд байна. Гэтэл манай монголчин айгүй нюанстай бизнес орчин байгаа байхгүй. 4 өөр улиралтай тэ 4 өөр хэрэгцээтэй. За тэр 4 улиралт нь дахиад одоо ингээл нэг одоо өвөл болвол шал өөр бүтээгдэхүүрийг болдог, намар болвол өөр бүтээгдэхүүрийг болдог. Тэгснээ хүүхдийн хувьд гэх юм бол нэг намар өмссөн бүтээгдэхүүн дараагийн авар багтчихдаг тий. Гэт ингээд айгүй жоохон юм түүхтэй шүү дээ тий. Бүтээгдэхүүн хэрэглэлтийн цикл өөрөө хурдан. Тэгээд өөртөө нөө хэрэглэгчдийнх нь за нийт ингээ 3.3 сая хүн амаас 1.2 сая л цэвэр ажил эрхэлдэг тий. Үлдсэн одоо дийлэн хувь нь тэр 1.2 саяхаа одоо ингээд юугаар амьдардаг одоо хөтөлбөрийнх нь одоо үр шимээр нь амьдардаг тэр хүмүүс нь тийжээдэг тий. Тэгээд үзэх юм бол ингээ маш онцлогтой. Тэгээ маш сайн датан дээр суухгүй л бол яг ашигтай ажиллаа гэдэг юм гарахад асар хэцүү зах зээл байгаа байхгүй юу? Тэгээ ингээ бодоод үзэнгөт үйлдвэрлэгч нарын маржин амар бага байдаг. За тэгэл нэг дэлгүүр дээр авчил тавингот одоо бидний дэлгүүрт борлуулалтын шимтгэл гэж өгж байгаа одоо хувьчин бол хамгийн бага 20%-аас эхлээл 27%, эмх нь 10% нүүтийн маржин 30% ингээ өгч штэ тий. За яг нүүт бол ингээ тусдаа татвар. За тэгэнгүүт чинь дахиад бид нарт өөрсдөн дээр нь гарч байгаа тэр бүтээгдэхүүний өртөг борлуулалтын зардлаас гарч байгаа дүн дээр нь өөртөө ингээд бэк офисын ажилчид те одоо татвар матадраа гэх айгүй олон зардлууд гараад ингээ хашиг үлдэх хэвээр те. Тэгвэл энэ өөр аюу хэцүү байгаад байна л да. Зах зээлийн өөрийнх нь онцлогоос хамаарат цөөхөн тэгээ дээрэс нь нөгөө нэг цэвэр импортоос хамаарсан учраас төгрөг өөр аюу хүчгүй. За төгрөг хүчгүй болонгууд ингээл өргөн хэрэглээний нэр төрлийн бүтээгдэхүүн бас ковидоос хойш асар одоо өндөр өслөө штэ тий бид нар ингээд хэрэглээний яг үндсэн гол бүтээгдэхүүнүүдийн инфляц 9.6-тай гэж зарлал нэг ингээд 2 оронтой доороо оруулахгүй гэж зарлаад байгаа боловч яг цэвэр ингээд бид нар өдөр тутамдаа хэрэглэж байгаа бусад бүх бүтээгдэхүүнүүдээ ингээд хараад яг ингээд унтчаар багцлаад үсэх юм бол хамгийн бага 30-40% өсөлт хийцэн ба. За нэг хүн ингээд нэг сая төгрөгийн цалинтай байдаг. Энд одоо моргежээ төлдөг. Одоо үндсэн идэж байх юм хамгийн түрүүнд аавна. Гингод үлдсэн бусад энэ жоохон үлдэж байгаа юм дээр чи ингээд бүх хөргөр хэрэглээ өрсөлдөж байгаа байхгүй тий. Ээжийн гоо сайхны бүтээгдэхүүн хүүхдийн хувцастай өсч ингээд юм бүгд өрсөлдөд байна штэ. Тэгэхээр энэ ингээд зах зээл өнөр аягүй жоохон хэцүү л байгаад байна. Тэгвэл бизнес эрхлэгчид аягүй хэрэг дампуурч байна. Яг энэ одоо маржин гаргаж авахын талбар дээр штэ. Би одоо оны өмнөхөн 1950 гэдэг нь лавлах байдаг штэ тий. Лавлахын ингээд нэг нэвтрүүлэг хийх болоод одоо айн баярын нэвтрүүлэг хийх болоод тэрэн дээр зочин хөтлөгчөөр очиж оролцсон. Тэгээ ярьж хахад бол ковидын дараа бид нар ингээд бүх сангаа шинжилээд бүх газрууд руу уцтаад одоо мэдээллийг авч хахад 3000 орчим одоо бизнес дампуурсан хаалга харьцан гэдэг мэдээлэл өгсөн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бизнес эрхлэгчид маань нөгөө талаа бас аягүй хэцүү байдалд ороод байна тий. Жижигуд маань аягүй урт дампуураад байна. Тэгээ өсөйгээ тэгэхээр
банкуд бас тэр боломжийг нь гаргаж өгөхгүй байна. Хөрөнгө оруулалтын одоо орчин нөхцөл бий болоогүй байна, хөгжөөгүй байна. Тэгээ оруулж байгаа хөрөнгө оруулагчид нь илүү санхүүгийн чиглэлийн хөрөнгө оруулагчид байгаас биш стратегийг хараад ирээдүг нь хараад хамтдаа босгоод ирэх гэсэн хөрөнгө оруулагч чанга. Тэгээ гадны хөрөнгө оруулалт ороод ирэх гингүүд бас зүр нь аюу докторгүй орж ирсэн хүмүүсээ голхитаад гаргаж байгаа гэдэг юм аюу сонсогч штэ. Тэгээ ингээд энийг төрж байгаа юм шиг боловч энэ амар эмгэнэл байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт бид хэд нөгөө нэг технологийн компани руу орох гэж байгаа гэдэг нь юм автомат тооллого болон нөөц захиалгын системүүдийг өгсөрөх гэж байгаа. Тэгээ ирээдүйд энийг илүү машин learning-тэй холбогдох ч юм уу те ингээ хөгжүүл явна гэсэн бодолтой байгаа. За тэр нь юу ямар одоо ач холбогдолтой вэ гэхээр ийм нэг мэдрэмжэн дээрээ бараа захиалаад тэр нь зарагдахгүй болвол хамаг ашигныг бараа болоод үлддэг биш те. Яг үнэхээр сайн зарагддаг, яг хэрэглэгчдийн хэрэгцээг хангадаг, яг хэрэгтэй бүтээгдэхүүнийг нь захиалдаг тэр системийг нь өгсрөх чиглэлээр бид нар 25 онд явуулах гэсэн. Тэр автоматар энэ бүтээгдэхүүнүүд ирээдүйд өсөлттэй байх учраас за энэ үйлрэлд энэ бүтээгдэхүүн илүү одоо хэрэгтэй байдаг учраас энийгээ захиалаач гэдэг юмнуудыг нь одоо тоон дээр үндэслэж гаргаж ирнэ л гэсэн. Ер нь манай зах зээл угаасаа ингээд ажиж чадхаар одоо за хичнээн хүчрхэг авсан хараатай сайн одоо хөгжүүлсэн бүтээгдэхүүнтэй байлаа ч ингээд нөө тэлчлэх хорон займанууд харуу гэрээвэл те хичнээн тэлчлээ чинь одоо энэ дээш нөөд бусад урсгал зардал тэгээд ийм жижигхэн одоо шингэц муутай зах зээл дээр бол бас хэцүүлтэй бас ялангуяа үйлдвэрлэл эхлэнэ гэдэг бол ялангуяа Монголд бол одоо нэг хүн бүр надад тэгж ийсэн одоо ер нь ял штэ л гэж хэлээ. Тэгэхээр одоо танаа угаасаа гадагшаа гарах болсон стратегийн сонголт бол угаасаа л цаг хугацаанд хийх л ёстой байсан зүйл бах тий. За тэгэхээр ерөнхийдөө яг бизнесийн орчинтой холбоо дээр бол маш мэдээж маш олон зүйл ярина тий. Гэхдээ өргөн брендийн хувьд бол бас ийм стратегийн сонголтууд байж болохын те бас бусад бизнес эрхлэгчид ер нь яг экспорт гарна гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэгт та нэг товчхон бас ингээд нэг юм одоо өөрийн ажигласан зүйл ч юм уу те мессеж өгвөл. За тэгээ бид нөгөө нэг хэлжсэн шүү дээ ингээ хангалттай цалинтай нэг ажлынхаа хэдэн цагт ажиллаа дуусгачдаг. Тэгээд ингээ аз жаргалтай амьдардаг ажилчдад тийм орчныг бий болгож өгмөр байна тий. Тэгээд ажилласаа ингээ гоё суралцаа явж идэг. Тэг өөрөө ингээ дотроосоо ингээ мотивейтэд тэр ажиллаа хийдэг тий. Тэгээд тийм болгоёг бодонгууд ингээ тэр цалингийн үгүй тэгээд ингээ зах зээл дээр хэдэн эзэлж ингээ харангууд угаасаа дийлэхгүйсэн байхгүй манай зах зээлтэй. Тэгээ угаасаа миний бич та анх бизнесээ 500 сая төгрөгнөөс эхлүүлээ л үдий зэрэгтэй болж байгаа. Тэгмүүд миний бэрч хөрөхгүй байгаа да. Би ч одоо нөө нэг тийм аргрес хангалттай хэмжээний бизнесийг дэмжиж идэх ч юм аахгүй. Банкны хэрэгч зээл аваагууд барьцаа авахгүй гээл буцчихдаг гэдэг ч юм уу те. Тэгэл яг ингээл бор зүрхээрээ явж байгаа л бизнес эрхлэгчтэй нэг. Тэгэнгүүт одоо аштайхан болгочмоор байдаг амар хөрөнгө оруулалт хэрэгтэй болоод идэг болтгоо. За тэгвэл энийг яг энэ зарчмынхаа дагуу яаж одоо амар хэлбэр аргаар те одоо арай баг санхүүжилттэйгээр хийж болох вэ гэмэд арай том зах зээл дээр орох гэдэг нэг ганц сонголт байгаа даа шүү дээ. Тэгээ тэр агуулгаараа бид нар яг Amazon-ыг судалж эхлээд одоо ингээ 3 дахь жилдээ бараг судалж байгаа. Тэгээд түрүү жил бүтээгдэхүүнлээ одоо ингээд дэлгүүрээ нийгээд шиппинг хийхэд бэлэн болсон боловч шиппинг асуудлаасаа болоо болцсон тий. Тэгээ одоо яг 8 сарын 31-ээс яг анхны шиппинг Amazon руу гараад тэнд бид нар анхныхаа нэг ширхэг бүтээгдэхүүнийг л ерөнхийдөө байршуулж үзэх одоо энэ юмнууд маань хийгдэж байгаа байхгүй. За нэг бүтээгдэхүүн маань аштайхан болонгууд тэрнийхээ одоо эргэлтийн өрөнгөөр нь өөрөөр нь бойжлаа дараа бүтээгдэхүүнээ гэдэг зарчмын дагуу л явъя гэж бодож байна. Тэгээ ингээ эргээ харахад нэг бодлын ингээд багаас нь эхлээд ингээл жижиг алхмуудыг туулан явж байгаа юм шиг боловч амар олон зовлон үз явж байгаа юм шиг боловч тэр нь өөрөө маш зөв тэгээд ийм нэгт дараагийн алхмыг хийх суурин болт юм байна гэж харсан. Тэгээ анханасаа одоо ягэдгийг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай хийш орсон мөлий лидийн дампуурсан байх магадaltaй байхгүй тий. Зовлонгуудыг нь одоо нөөц багтай хүн чинь аль болох баг нөөцөөр химиг хийж амжуулах гэж хичээснийхаа үр дүнд л гаргаж ирж байгаа юм нь шүү дээ тий. За баярлалаа. За тэгэхээр подкастынхаа сүүлийн асуултыг асууя. Та ингээд бас эмгтэй бизнес эрхлэгчтэй бас ингээд тодорхой үлгэр жишээ болоод явж байгаа хүн тийм ээ. Тэгэхээр танах бас метр клуб ажиллуулах гэж сонсч байсан тий. Тэгэхдээ бас жаахан тийм олон гишүүнтэй биш. Тэгэхдээ яг чанартай тийм бас community үүссэн гэж хэлсэн. Энэ талаараа хуваалцвал тийм ээ. За нөгөө ковид үед чинь ингээд нөгөө харанхуй болол би яг зөвөр ингээд харанхуй санагдаад идэв. Тэгэхээр 2021 оны 1 сарын 12-нд манай ментор клуб эхэлчихсэн. За тэгээд тэр ментор клубээр юу хийсэн бэ гэхээр ингээд гэртээ суугаад хүүхдийн хажуугаар бизнесээ эхэлж байгаа ээж нар те яг миний 17 оны яг тэр 11 сарын одоо яг галтгооныхаа ширээн дээрээс л хамгийн анхныхаа пэйжийг нэгээл эхлүүлж ирсэн. Яг тэр моменттэй адилхан давхцалтай ээжүүдэд
За ингээд өнгөрсөн ингээд 4-5 жилийн туршид тухайд те юуг туулаад тэгээд юуг алдаад юуг илүү ансан бэ гэж бодож байгаа. Тэр өмнөдөө айгүй юм цогц юм одоо хураангуулсан байдлаар хөрөнгөөр санагцсан. Тэгээд 20 оны 8 сарын 30-нд манай яг баг хүү төрөөд тэгээд яг баг хүүгээ хараад тэгээ ингээд бүх юм зогсцсон те ингээд нэг хідэн нэг эрүүл мэндийн үнэлэхтэй хүмүүс нь л ажлындаа явдаг хүнсний нэг хідэн юмнууд нь л хүрхдэг бусад бүх юм зогссон байлаа штэ. Тэгээд манай тухайд нэг 8-9 жил ажилтнтай байсан. Тэгээд тэр хүмүүсийнхаа цалин бас нэг юм тодорхой хэмжээний 50% олох үүрэг хүлээсэн. Дээрээс нь 3 ийм объект төрөөсөлтөг байсан. 2 объект нь бол 100% төлбөрийн төлөх ёстой. Нэг нь бол яг 80%, 20% өнгөлттэй 80% төлөх үүрэгтэй гэнэ. Бас нэг тодорхой хэмжээний санхүүгийн хичээл бүх дэлгүүрүүд хаацуучаас бидэрт ямар ч орлого байхгүй. Гэхдээ төлөх үүрэг нь одоо үндэсний үйлдвэрлэгч бидэрт одоо очсон шүү дээ. Тэгээд дунд нь улс мэдгүй 50% нүг хайцсан. Тэгээд ямар ч дэмжлэг байхгүй. Тэгээ одоо яг чаргууд хойд ч манай single ээжүүд аягүй олон байсан. Тэгээ ганц би хүүхдүүд аваа явдаг түрээсийн байранд гэдэг ээжүүд аягүй олон байсан. Тэгээ тэр хүмүүсийн чи амьдралыг бодохоор бас хэцүү шүү дээ. Тэгээ ингээд хүнс авахста. Тэгээ бид нар тэрийг нь олгоно гэх юм гоч явах те. Тэгэл эргэл дээрээ нэг урт тормоороо хот тормоогоо нөхдөг байсан хүмүүс чинь санхүүгийн шууд асуудалд орно. Тэгээ нөгөө талдаа би ч бас нэг тийм юм хийгээ бодчихсон хоёр маань давхцаад. Тэгээ нөгөө жоох хүүхдтэйгээ ингээл шүн хөхөлөн готоо өглөө 6 цаг тасаад нэг 12 өдрийн нэг хичээл заа гэж бодоод. Тэгээд голонгоо имэн гэж байдгүйсэн голонгоо имэн гэж миний үеийн охтод бол агуулсан мэддэг. Тэгээд тэр сайтын хойдолд нь багтан 33 эмэгтэй байдаг байсан. Тэгээд тэр 33 эмэгтэй нь ингээл гоё нийтлэлүүдээ харуулдаг, аягүй хэрэгчлөөтэй ажилладаг. Тэгээд тэрнийхээ нэг нь бас би байлаа л та тухайд. Тэгээд бид нар тухайд бол эмэгтэйчүүдийн онлайн найз гэж явж агаад тэгээд 21 оноос эхлээд бид нар эмэгтэйчүүдийн онлайн ментор байя гэдэг юм одоо төслийг санаачлаад гэх юм уу те. Тэгээд амгаа ментор Марсвид төслийн гүйцэтгэх захирал тэгээ голонгогийн үүсгэн байгуулагч битээр нийлээ заах гэ хоёлаа нэг бизнесийн үзэж үзгөө гэдэг эхэлж байгаа байхгүй. Тэгээ эхлэхлээрээ битээр бол 12 өдрийн хичээл хийнэ л гэж бодсон. Тэгээ амгаах ингээд нэг 6 хичээлийн дагаа авцсан би нэг 7 гинчлээ дагаа авцсан ингээд битээр ингээд хичээлүүдээ бэлтэн гутаа заа үзье гээд тэгээд тойдоо бол ингээд групп дээр бол нэг 500 гаруй эмэгтэйчүүдэд нэг групп нэгээд яг тэгэл ингээд яг одоо бүр 0-осоо бизнес эхлэхэд ер нь юу байдаг вэ те хүлээлт нь юу байх хэвээр юм бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг чинь өөрөө юу юм те ингээд шууд ингээл нэг сэтгэлийн хөдлөлөөр ажилласаа гараад эхэлдэг юм өөрөө мөн ч юм уу биш ч юм уу те стратеги гэдэг бид нар ер нь юу гэж ойлгох хэвээр юм те одоо бид нар хөвчлэн нэг л мэрэгчлэр амарлаг байж аал бизнес эхэлждэг шүү дээ одоо санхүү дээр амар сайн бизнес эхэлждэг тэгтэл бизнес ч өөрөө маркетинг хүний нөөцтэй менежмент маш олон сэдвүүд байдаг тэгэнгүүт ингээд менежментийн нэг хүн ирснээр шууд ингээд бизнес эхлэнгууд санхүү дээр гацаад эхэлдэг ч юм уу те тэгэхээр тэр болгоныг нэм богино хичээлүүдээр хүргийгээд тэгээ 12 өдрийн хичээлийг орсон. Тэгээд тэгж ахлаарэ би яг нөгөө нэг яг 6 цагт ингээл авсан хичээл арал хөвчсөж хөөөлөл. Тэгээд нөгөөг очиж аал хөхөөлөл. За гэл ингээл хичээл орчихсон санддаг байхгүй. Тэгээд тэр үед ч манай хөвчин 1 сар тэгэхээр чи 1-4 сар орчимтай л байсан юм уу. Тэгээд яг тэр процессээс манай бас ментор клубын одоо хүртэл явж байгаа нэг 2 гишүүн ярьдаг байхгүй. Гэхдээ уянга хараа 2 нялх хүүхдтэй тэгснэ ингээ хүүхдээ хөхүүлээд хичээл орж яхад би одоо энд ингээд гашигнаа сууж ах нэгэд тэрнээс айгу хөргөн төлөхөд залсан гэж байгаа. Гэтэ тэр үед бол би ерөөсөө тэгэж бодаагүй те хэцүү байна гэхээсээ илүү амьдралын өөрийнхөө шаардлага миний бас хүсчихсэн юм хоёрын л нийлбэр байхгүй. За тэгээ 12 өдрийн хичээл дууссан чинь энэ чинь нэг удаа сураад ерөөсөө дуусах юм биш амар их юм байна те. Ингээд гөрөжлөл явмаар байна. Дараагийн сургалтууд хийзээ юм бэ гэдэг юм асуултууд ирсэн. За тэр үед нь бид нар ментор клуб гэдэг юм нээ. За тийм ингээд ер нь бол хүний урам зориг 7 хоногийн л настай байдаг. Тэгэхээр хэдүүлээ ингээ хүүхдээ унтчихахт нь хасааны өглөө 6 цагт болцоод тэгээ ингээд сах юмнууд яриад өөртөө хөвчүүлээд тэгээ бас нэг сэтгэл тодорхой уудлаад тэгээ урам зориг авчаад буцаж гэртээ очиж хүүхдүүд яг сэрж байгаа үед нүглээний цагийн бэлтдэг юм клуб нээе гээд тэгээ 7 хоног болгоны хасаа өдрөө өглөө 6 цагт уулздаг клубыг онлайнаар эхлүүлээд яг 21 оноос эхэлчихсэн. Одоо бол ингээ 3 дахь жилтэй 21, 22, 23, 24 дэх жилдээ гарч байна. За тэгээд энэ үед анх бол 90 гишүүнтэй яг клуб маань нэгдэжсэн. Одоо нэр нь гойлонго гэдгээр явж байгаа юм. Гойлонго ментор клуб гэдгээр явж байгаа. Тэгээ сүүлд яг чаргууд ч нөө 40 одоо 90 юунд ч юм бол бизнестэй бизнес хөдөлгөөний бизнестэй хүмүүссэн. Тэгээ
нэг хоёр хүн ингээ хүрц жоохон багасаад эхлэхээр нь ер нь түрүүжлээс эхлээ би 40-ээр хязгаарлаа 40-оос илүү хүн авахгүй гэнэод өөөсөө байсан 40 их үргэлжлээ явсараад ингээд жоохон хаалттай юм шиг клуб болчиход байгаа гэсэн. Тэгээ ингээд сар болгон тусдаа сэдвүүдтэй одоо нөгөө нэг 12 өдрийн хичээлийгээ жил рүү л хөрвүүлж байгаа гэсэн үг те. Нэг сарны стратегийн сар гэсэн бол тэр стратегтэй холбоотой юмор нэг сар нүцээр байгаад тэр бизнес дээрээ стратеги гэдэг юу гэж болохоо яаж хөгжүүлэх үү гэдгийг л ойлгож авах тухай. Тэгээ тэн дээр нөө ментор клуб гэж байгаагийн гол агуулга нь яг тухайн салбар дээрээ өөрөө яг Монголын орчин нөхцөлд юм хийгээд тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн хүний үгийг сонсё л гэж. Тэгэхгүй бид нар ном уншингууд тэр эдийн засаг өөр, тэр хүмүүсийн соёл өөр те, тэр онол өөр те. Монгол тэрхээр ер нь газартахад хэцүү шттэ те. Тэгвэл Монголын нөхцөлд амжилтанд хүрсэн бол энэ ажилдаг те. Энэ тамыг бид нар мэдэж авъя гэдэг ийм зарчмаар сар болгоныг ментортай. Тэгээд сар болгон одоо энэ сэдв өөрөө дэлхийн нийт юу гэж хүлээж аваад байгаа ирээдүйн тренд нь юу юм гэдэг ийм тодорхой хэмжээний хичээлтэй. Тэгээд дотроосоо brainstorming хийгээд өөрийнхөө бизнесийг хөгжүүлэх юм хэсэгтэй. Анх бол нэг сард нэг ном уншдаг байсан. Тэгээд номын хэлцүүлгээд ирдэг байсан. Тэгээд сүүл рүүгээ бол яг зөвөр ийм илүү brainstorming хийгээд би бинээсээ суралцах байдлаар авъя гэдэг клуб маань одоо явж байгаа. Тэгээд үр дүнгээс нь гэх юм бол бид нар дундаа нэг дундын дэлгүүртэй тэгээд 9 бизнестэй дотроосоо хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд нэг талаасаа хүн өөрөө хөрөнгө оруулагчийн эсцэд суралцж байгаа. А нөгөө талаасаа нөгөө хүн хөрөнгө оруулалт авсныхаа үр дүнд ямар хариуцлага хүлээгээд ямар одоо тайлбартай өгөөд те яаж тэглээн дах уу гэдэгт ингээд суралцж байгаа. Ийм нэг процессуудыг хийгээ явж байгаа юм клуб байгаа. За баярлалаа. За тэгэхээр нэлээ олон зүйл ярьлаа. Тэгээд подкастаа ямар ч өндөрлөө да тийм ээ бас дахиад яриад байвал ирэхэд яг бизнесийн орчморч ингээд тэгээд бусад нөгөө нэг зүйл ярил бас нэлээд сонирхолтой. Гэхдээ цаг гэдэг маань бас хязгаартай учраас ингээд өндөрлөе. За баярлалаа ингээд бизнесийн подкастын энэ удаагийн дугаар өндөрлөө. Миний би бизнесийн редактор Даваадр Жайлаа замаа зочноор өргөн брендийг үүсгэн байгуулагч уянгаа оролцож өөрийн түүх туршлагаа хуваалцлаа. Баярлалаа. За ингээд тавхан манай подкастыг Spotify, Apple Podcast, за YouTube-ийн сувгаар, за эсвэл бүр энгийн нэрээр одоо Google руу ороод бизнесмен подкаст гэж тайхад тэндээс сонсох сонголтууд гарч ирнэ. Сонсоорой гэж хүсье. За биднэрт бас лайк, шеэр дараарай. Ингээд таныг манай подкаст оролцсонд баярлалаа. Баярлалаа.